Yeah. Наачилсан сүнслэгийнхаа амьдрал тохиолдож байгаа бүхэлдээ ойлгож байгаа. Аюултай ажиллаж байгаа. Тэгээд өнөө ажихын банк илүү хатсан. Бүгдээ маркетинг яалтны сүрэл. Энэ яаж цаашаа стартап хийх юу судлаад гэсэн юм уу? Дараагийн бодит амьдрал дээр яг ингээд одоо ажилтаа албан агштай хадгалсан энэ цагаатаа хүн тасгийн дарга хэлцээ дарга гэдэг ингээд ихэлцэн явж байгаа 2 сар орчим хугацаанд бас нэлээд олон ажил хийсэн байгаа байх. Манай технологи багуул хэлцэн дарга дүнд авсан гэдэг. За одоо даваад ирчин яг хариуцсан хэлцэн дарга. Хэлцэн дарга юм байна. За энэ ажил аваад G4 сар болж байгаа. Энэ ажлыг аваад G4 сар болоод үндсэндээ албаагчлалынхаа үр гүйцэтгэх албаагчдын аргын маань ямар хөөхгүй ажил хийж ярихаас илүү аргын ямар хөөхгүй үзээд үндсэндээ хэцээ 160 орчим албаагчид ирээд орж асан дараа нартаа хэлцэн дарга хэлцэн дарга явуулж үзээд тэгээд ер нь бидний зүгээс өөрсдөө одоо хүндрэлтэй байгаа албаагчийн одоо үйл ажиллагаагаа одоо харуулгаар нэгнийхээ нүүдийнхээ манаа зогсож байгаа энэ байдал нь ямар болцоо боломж гарахгүй гэдэг байдлаас анхаарч үзчихсэн. За амьдтын төвшин ядууч гэдэг нь анжиргааны улаач төвшингөөс доогуур албаагчдын хийх байдаг. Тэгээд тэр дотроос онцлж авахаас өөр аргагүй юм асуудал байдаг. Одоо тэрний нэг нь одоо маавар бас одоо гадны дээр бас ажилладаг бас батарч явуулдаг байдаг. Тэгэхэд одоо бас ахаад нэг ялгамжтай юм байна. Хүүхдээс нь ээж дүү ингээд ийм хүндрэлтэй асуудал байсан гэхээр өөрсдийнхөө зүгээс энэ аягийг төлөх арга замыг хайж явж байгаа л одоо ашгуудаа уулзаад нэг маань нэлээд сайн чижиж явж байгаа. Бидний хийж чадах юм бол нэг албаагчтай шийдвэрлэх одоо хүүхдээ имжлүүлэх байх тийм юмдээ туслах хамгийн дээд нь мөнгөнд тусламжны гэр авч өгөх байх тийм юмдээ зүгээр тэрнээс цааш хурцсан. Энийг яаж хөгжүүлэх вэ? Яах вэ гэх үү? Цагдаагийн газрынхаа удирдлагуудаас зөвшөөрөл аваад хийх мэдээлэл нэвтрүүлэг хийлгэхээр болж зөвшөөрөл авч байгаа. Тэрийг үргэлжлүүлээд шуудаа болоо. Тэгээд энэ маань гэдэг нэлээд бас хамгаад явж байгаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай байж байгаа. Бас энийг бас дэмжиж хүлээж аваад байж байгаа тав маш их баяртай байна. Дөрөв сарын хартаас анхаасаа тэгээд дундаа яг хүн туслахын дандаа нэг ядуу зүйл юм уу, вир орохгүй юм уу, сургалтын даасан давцсан гэсэн энэ ойлголт яа. Тэгээд мөн одоо яг энэ одоо юугаар аягаар одоо
хамт ажиллаж байгаа хүмүүсийн одоо халуун гэлээ юм уу тэднээс анхаарал тавья гэсэн тийм уранд бол энэ ажлыг өрнүүлэх гэсэн бодлоо. Тэгэхээр зөвхөн хүчин бүжиг гэдэг шүү зөвхөн цагдаагийн газар биш. Бус тавхан байгууллагууд дотор тийм ээ өөр зөвхөн утастай тийм ээ хүнд ядч байгаа мэддэхгүй тийм хүмүүс явж байгаа. Тэднийг эргэж таамаг хараач анхаарч гэсэн мессежийг нийгэм өгөх зөвлөлтөй энэ явуулах гэж байна. Тэгэхээр миний зүгээс их юм бол Facebook дээр мэдээлэлтэй байдаг болохоор Facebook-оор энэ мэдээлэл явуулсан. Гэхдээ миний санаа хүрсэн шиг тийж аюул яг явуулсан зүгээр энэ нэг удам одоо дахиад хүчтэй өгнөл байна. Тэгээд би бол радиогоор энэ ганц яваагүй болохоор радиогоор энэ дискуссийн маягийн тийм discussion тийм ээ. Танай зүгээс садочгүй ингээд цагдаагийн газрын ингээд хүн болгоны оролцуулаад байна. Бидний тоодын тийм ээ хүмүүс мэдэртэй яаж туслах гэсэн зүгээр конфликийн тема авч хөндөж ярьж байгаа дараа нь энэ дээр дүүрэг нэг юм зүйлээ яа гэсэн юм хандлага. Мэдээж одоо хандуу зөвлөх байх тийм ураа гаргах хэрэгтэй. Миний зүйлийн гол зорилго нь би хандын ураа биш тийм хүмүүсийн зүйлийг ингээд өөрснөө хийжтэй. Тэгээд таамаг биднэртэй нэгдэж болно. Тийм хамтдаа ингээд юм туслах. Тэрнээс одоо ядуу зүйл өгөхээр л тийм ээ яг өөрөөсөө болцсон айр тасан дорсон юм уу сүлжээж болсон ийм хүмүүсийг бодоод тийм биш юм байна. Тэгээд мессеж юм юу чиглэл байж хэлж. Тэгээд телевиз мэдээчтэй харин одоо нэг тэрний координат зөв одоо гайн гэж бодлоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо хагтыг сонирхолтой гол учир нь би сая түрүүнд багтаж хэлээ. Цагдаагийн байгууллагын хэмжээний радио дээр нэг тустай жижиг юу багтай тэгээд цар хүрээтэй өөр гэсэн байстай бүхний хийж хаад бүгдээ нэгэн зорилгоор нэгэн алханд ингээ хийгээд төсөл хэлбэр шилжүүлээд тэслийн маань нэгдүгээр үе шатаад бол одоо бид нэр олон ингээд яг бидний дунд явж байгаа нийгэм гэсэн юм одоо хэн нэг бидний дунд байгаа нэг тэрнийхээ төлөө ингэж гоё одоо ингэж малгаан тийм том өргөн цар хүрээтэй мөртлөө яг үнэндээ манай захирлын үжсэн гэж байгаа олон одоо 100 хүмүүсийн чинь одоо ажиллаж байгаа шүү дээ. Энэ хүмүүс яагаад ингэ сонгох вэ гэхэд чинь бас чи бидний бас гол зорилго маань амьдралынхаа төлөө зүтгэл байгаа мөртлөө ачаалт нь хэтэрхий хатагдсан нэгнийгээ бид нар бас дэмжинэ гэсэн гол санаа. Тэгээд эхний үе шатанд одоо тэр газрын асуудлыг танд бас маш их мундаг цэцэж өгч байгаа байлаа. Өчигдөр бид нар бодит адил дээр харахад бас тэр нөгөө үерийн далдан малаа энэ тэр дээр яг ингээд харахад бас л эрсдлийн шугамд байлаа л дээ. Тэр их том үерийн далдан дээрээс нь тэндээс үер болохыг одоо магадлал тэгшнээ байдаг билээ те тэр ч бол хийж таашгүй. Тэгэхээр тэр газрыг одоо бидний анхны ярилцсан санаагаар бол тэр газрыг нөгөө барилгын юуны ханд одоо нэг бүргэж одоо нөгөө юу гэдэг нь тэр газрыг ч худалдаж аваад барилгын тэр суулж шороо мороо хад чулуу тэр нөгөө ашигладаг тэр талаас нь яачаад бас тэр газрын асуудлыг арай жоохон эрүүл газар байж байгаад байшин савын бариад өгчихээсэн гэсэн зөв ихний бодолд хүрсэн. Тэрэн дээр зур та нар санал ямар байна? Нөгөө бошоо туулаа гэдэг шиг бид нар чи юу юугүй тэндээс бай. Ингээд бол монголчууд өмөр штэ болчих боломжтой. Тэгтэл тэр газрын асуудлыг бас нэг яачихаас 0.7 дээрээ ч хүрэхгүй тэр 0.4 орчим тэр одоо өөрсдийн эзэмшлийн газар байна. Тэр газар дээр нь ингээд жижигхэн шавааха бариад өгсөн чи дараа нь үерийн усанд ороод нөгөөх нь яах вэ? Яг үнэндээ бас эвгүй газар үлээ. Машин тэрэг одоо тэр шороо татаж байх замн дээр ч гэсэн хэцүү байлээ. Тэгэхээр бүгдээрээ сая тэр хэллээ шүү дээ. Тэр нөгөө засаг даргын одоо нөгөө юуныхан хорооныхан засаг дарга марга дээр тийм бид бас зөв зогстой яг нэг юм маягаар очоод уулзаад тэр газрыг арай өөр шинжилж эрүүл газар олгох боломж нь хэр байгаа юм. Тэгээд бид нэр тэрийн дараа нөгөө ямар газар шороо хэрэгцээтэй болсон тэр компанид нь бас худалдаач тэрэн дээр нь дараагийн үнцийг бий болгоч юм жоохон тийм нөгөө бүгд их баяртайгаар нөгөө хараад хийж болохоор санагдлаа. Тэгээд тэрийг бас та бүхэн
юу гэж бодож байгаа дээр санал солилцоод тэгээ одоо бид нэр одоо өөрсдийнхөө одоо энэ хөшлийн хэмжээний толгойтой албан бичгүүдийг энэ сайхан байдлын компани энэ одоо юмнууд тэгээд сайхан сэтгэлтэй монголчуудад манай байгууллага хамт олонны эхнээсээ сонссон багш нар ч гэсэн үе ямар сайхан хэрэггүй энэ ажлаа тэгээд дэмжлэггүй яхав гэж ингээд хэлж юм л да. Тэгэхээр одоо сая тэр нэг хандийн данс отхон баяр дээр байгаа тийм тэр хандийн дансыг бид нар бас өргөн билгээр хэрэгж болох уу? Одоо тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийг бид нар тэр зурганд бол оруулахгүй гэж ярилцсан шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүдийг өрөөнд биш ер нь заавалчгүй энэ даваад орж юм шүү энэ хин юм шүү гэдэгтэй болно ш бид нар зүгээр байгаа болоод ингээ онилчихсан байгаа болохоор тэрэндээ зориулсан хандийн данс масаас дараагийн 2 дугаар шатыг бид нар яа гэхээр насан туршдаа олон асаргаатай хүмүүсийн одоо мэдээж хэцүү байдал. Ядаж тэр өсвөр насны тэр дөнгөж 3 настай тэр хэлхэнтний одоо саачлалтын хамгийн жоохон сайжрал аваад байгаа болохоор хөлд ордог батлан дараа тэр Германд өөр хаана нэлээ тэр Казахстан гэдэргээ ижил төстэй өвчтэй нийгмийн өвчин болж хуурж байгаа юм байна шүү дээ. Ийм эрүүл хөвгөд төрүүлжээ тэр шарлалт гэдэг тэр Няра үе гэдэг чинь ерөөсөө нэг хоногоос 28 дахь хоног дээр тэр үед тэр анхаарал хяналтгүй байсан тэр эмч одоо магадгүй тэр мэдлэг дутуугаас өөр хичнээн айдын хүүхдийг одоо өнөөдөр тахны одоо гэмтэлтэй хүргэсэн байгаа. Тэр яагаад өсвөл цаашлтны яз байгаа. Бүр энэ нийгмийн хэмжээнд хүрсэн юм байлээ. Биднийг сайхан бас өөрийнхөө биеийг туулсан. Тэгээд эмчнэр нь таахгүй байгаа. За манай монголч зүгээр л явдаг. Гэтэл тэр шаардлагатай нь энэ хүүхдийн тархийг идээд тийм цаашлтын хэмжээнд хүрчиж байгаа. Энэ ч гэсэн нийгмийн өвчин гэдэг утгаас нь бид нар энийг бас зөв гоё гатлын олоод их олон талын хүмүүс хамрагдах боломжтой байна гэдэг бас бодож байгаа байхгүй. Тэгээд сонгож авсан гол хүмүүсийн маань бас зүгээр эрүүл хүүхдийн үйлчил өнөөдөр юм болгоч юм гэж бас харамсалтай. Хүүхдийн эмчилгээ зориулсан байдлын зүйлийг болгоомжтой болж зүгээр юм болов уу гэсэн энэ санал байна. Тэгээд бүгдээр одоо энэ ажлын хэсэг болчихж байгаа гэж би ойлгож байгаа. Одоо газар маань одоо өдөрчж байгаа дараа нар маань бас яг энэ байдлыг сонсож байгаа болохоор тийм бид албан бичгээ одоо зөв гацгаад бүгд явж байгаа боломжтой байна. Таад бас маш сайн арсан яг тэр нэг үеийн ам гэдэг. Яг тэрийг бол манай дээр бас олж харчаад эхний ээлжинд шууд одоо газар ихээр ингээд тэр маань газар болсон болохоор тийм байдал үүсгэх юм. Эхний ээлжинд газраа өөрийн болгож, өмчлөгийг болгож авсныхаа дараа байшин барих зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэр мэргэжлийн тулаан онцгой газрын ахын дээрээс зөвшөөрөл авах. Тэгээд чинь гол тэрийг зөвшөөрөх. Өөрөөр энэ үеийн амраа гэдэг юм. Хөндлөгийн мэргэжлийн дүгнэлтийг гаргаж ирэхэд тэрийг өөрчлөе гэсэн чи бодсон. Шууд одоо энэ маань юм байна гэдэг бидний дүгнэлт гаргаад өөрсдийн мэргэжлийн бус байдлаар хандж болохгүй болсон. Тиймэрхүү юм бас харагдаад байна. Тэр маань бол одоо цаашдаа яаж явах вэ бол одоо даваад орцгон бай дараа өдрийн ирсэн тийм үдчихэд ерөөсөө үеийн амраа болохгүй гэдэг бол одоо хатсан юм. Тэгээ шууд очиод энэ газрын байшин өөрчлөе гэхээр одоо өнөөдөр хотын яг одоо тэр дархийн тэр сул эрүүл газар бидэнд олдно гэдэг бол хэцүү болсон байна тийм. Тэр бас юм тэр улсуудыг газрын аавыг одоо баяр дүрмсэлгийн хамгийн газрыг авч байгаа бас нэг тийм алсын бодлоготой явж байгаа. Баяр зүрхтөр гэсэн. Тийм одоо энэ баяр бидний засаг дарга бол маш сайн дэмжин төснө гэдгийг бол хэлдэг. Хамтарч ажилладаг. Өөрт нь ч бас маш сайн хэлж ярьдаг юм. Тэгээ оюун орол гишүүн рүү сая хамгийн сүүл албан бичиг явуулсан байна. Тэр захиргааны байгууллагууд энэ дээр бол нэлээд хэмжээ оролцох байх. Тэгээ эхний ээлжинд бид нар бас нэг тодорхой хэмжээний одоо нэг санхүүгийн асуудал ороод ирэх юм бол дараагийнхаа юмнуудыг харж байгаа. Хүснээрээ тэрийг зохицуулах байгуулж болох болцоотой гэдгийг харж байж. Тэгээд бас энэ бидний бас бод санаж ирсэн маань бас ийм сайн өргөн үүрэгтэй болж байгаа маш хэрэгтэй. Нэг жоохон би практик юм байна. Аюу энэ дараа 7 хоногийн 3 дахь өдөр юу нэвтрүүлэгт оролцох боломж байна. Болно бид
цагаа гаргаад л орчиж болно шүү Тийм. дээ. Ажлаа зүгтээ цагийн талбар байлгүй. За би бас юунтай уулзсан. Библиэд төлөвлөх Тийм хэрэгтэй. би төлөвлөлтөөр уулзсан. 3 өдөр нь орхон орно. 18 цагт орж магадгүй эсвэл өдөр бичлэгээр хийж магадгүй. Тэгээд уг нь орон нэвтрүүлгээр гэх юм байна. Тийм. Тэгэхээр 3 өдөр яг. Тэгэх юм бол засаг даргаыг бас үлмээр. Тийм. Өнөөдөр бүрэлдэхүүн оролцсон тийм. Би үнэ хэлсэн ч утсан авдагс. Өмнө бүрэлдэхүүн. за. Тэгэхээр одоо бүгдээ тэр TV8 телевизийн ханта би холбогдоод тэр нэвтрүүлгийнхний юу яагаад бидний одоо энэ ингээд та нарын хийж байгаа ингээд 90 сурвалжлаад орж байгаа ингээд нэвтрүүлэг гэдэг утгаараа ч тэр бид нар бас та нарын ийм хүмүүс ингэж юу яаж байгаамаа тэг санаа тавьж үзэж байгаа энийг бас тэг гоё аяны хүрээнд давхар оруулж өгөөч тэрээс ш заавч хөө эзэдүүд нь бид нар шүү гэж гараад байхдаа биш тэр дикторийн одоо юугаар л тэгээ зөв одоо бодлогын давхар тодорхойлчоор л гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Тийм. Энэ үед даавдэрстэй 6 жил хийсэн. Тэр хуудаар тэр энэ учраас биш өсгөх гэж бодож үеч юм шэвэр экономикс юм хэвчээ. Тэгээд ахтай энэ уудыг бастай ирчих. Яг тийм хэлчихээр явж тастаа л гэсэн. Тэгсэн дараа нь дараа тасчлаа. Тэр энэ дээр дотроо болсон. Тэр хурд дээр ирүүлдэг нэг чинь уул тасчихсэн юм байна. Хүн ч өөрөө харьцсан. Тэгээд тэн дээр гэж авах юм. Миний хувьд бидний хоорондын тэгээд тэр энэ яг бид нар зааж энэ уулын орой дээр бид нар байсан юм. Одоо энэ доор буугаад ирсэн юм а гэж байгаа нь ямар мундаг одоо юу вэ тийм. Тэгээд бид нар би түрүү бас тахаж хэлсэн шүү дээ. Нэг одоо нэг нэг аймагуудаа бүгдээр ахин орсон. Одоо тэр нөгөө эргээ тэр гэр орноо зараад ахиулсан нөхөд одоо байна шүү дээ. Нөгөө анхны түмний дэм авсан өөрчлөө тийм ухаан муутай. Тэгээд дараа нь ер нь энэ тэгээд түүхэн нь за тэгвэл манай нэмсмээр хэлдэг оноотлаас хэлдэг. Тэгээд оюутнуудын авцсан бидний оюутнууд нийгэмд зөвлөж байна. Тэгээд Вашингтон дээр болоод тэгээд энэ хүч явах. Тэгэхээр дэрэж хэлдэг. Тэгээд бас хүн ингээ харагдсан гэсэн. Тэгээд энэ цаана нэг юу баригдлаа тэгээд юм байна. Тэгээд цаана Эдгээр бол байнга судлаад ингээд байж мэдээж чадахгүй шүү дээ. Энэ нэг шалгалтын харсан хаалгын маань чинь залбирх юм байна. Тэгэхээр одоо төлөөллөөр хэмжүүлээд яг үйл хөдлөлт машин чинь энэ бас нэг юм байна. Энэ бизнес дээр яваад гэж